Шинэ 7 өдрийн мэд төргийн үзэгчдээ хөтөлбөр зочны цагаар үргэлжлэн өрч байна. Тэгэхээр манай студид Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Баг Тэмүүжин ирсэн байна. Урилгыг хүлээн авч манай студид ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Урьсанд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр үзэгчдэд юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу? Яг энэ Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг аваад хэр удаж байна вэ? Тэгэхээр энэ жилийн хувьд бол нүүрсний салбарт бол үнийн эрсдлээс гадна бие хэмжээний эрсдэл бас яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жилийн нүүрсний зах зээлийн талаарх бас ярилцлагаар яриагаа эхлэе гэж бодож байна. За, юуны өмнө урьсанд баярлалаа. Намайг Баг Тэмүүжин гэдэг Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирлаа 2024 оны 12 сараас эхэлж томилогдоод ажиллаж байгаа. Манай Монгол нүүрс ассоциац нь одоогоор нүүрсийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй гишүүдээс бүрдсэн. Тэгээ гишүүдийнхаа хууль ёсны эрх ашигыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг төрийн бус байгууллага байгаа. 2025 он гарснаас хойш 1-р сараас 10-р сарын мэдээг аваад гайлын мэдээг аваад үзэхэд Монгол улс нийтдээ 62 сая тонн нүүрс экспортлсон байгаа. Энэ 62 сая тонн нүүрс экспортлсноос 40 гаруй сая тонн коксчих нүүрс, 10 гаруй сая тонн эрчим хүчний нүүрс. Коксчих нүүрсний хувьд бол өнгөрсөн оны мөн үеэс 10 гаруй хувиар унсан үзүүлэлттэй, нийт экспортын хэмжээ 10 гаруй хувиар унсан үзүүлэлттэй. Эрчим хүчний нүүрсэн дээр 5 орчим хувиар өссөн үзүүлэлттэй юм байгаад байгаа. 24 оны хувьд бол Монгол улсын нийт нүүрсний экспорт 83.7 сая тоннд хүрч түүхэн бие хэмжээгээрээ түүхэн дээд амжилт одоо тогтоолоо шүү дээ. Гэтэл одоо 25 оны хувьд бол харьцангуй түрүү жилээс хойш бие хэмжээгээр багаснаас гадна одоо нүүрсний үнийн хувьд болохоор өнгөрсөн оны одоо нийт одоо нүүрс экспортын дундаж үн $102 байсан. Одоо $64 болсон гэдэг нь бол өнгөрсөн оноос 40 орчим хувиар буурсан үзүүлэлттэй. Энэ жилийн хувьд бол одоо нүүрсний компаниуд бол маш ашиг орлого багтай. Одоо ер нь бол ашиггүй ажиллаж байгаа маш одоо хүнд жил байна. Нүүрсний одоо үн бол одоо он гарснаас хойш маш олон удаа одоо унж маш өндөр хэлбэлцэлтэй ингээд унж одоо өнгөрсөн жилээс 40 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бол үндэсний статистикийн орооноос 9-р сарын нийгмийн эдийн засгийн тоон үзүүлэлтийг танилцуулсан. За энэ үзүүлэлтээс аваад үзэхэд нүүрсний одоо үн бол өмнөх сартай харьцуулахад бага зэрэг өссөн юм дүр зураг харагдаж байна л да. Тэгэхээр оны эцсийн саруудад энэ онд төлөвлөсөн нүүрсний бие хэмжээ болоод үнийн одоо эрсдэл ямар байна гэж таны хувьд харж байгаа юм? За ер нь одоо нүүрсний үнийн хувьд бол одоо маш олон хүчин зүйлээс болоод одоо хятадын зах зээлд нүүрсний үн унсан байгаа. Одоо ковидын үед одоо хятадын дотоодын олборлолт нүүрсний олборлолт томоохон уурхаанууд маань одоо уурхайн осол одоо хабын үйл ажиллагаа байгаль орчны бодлого зэрэг шалтгаануудаас томоохон нүүрсний уурхаанууд маань үйл ажиллагаагаа зогсоогоод олборлолтоо одоо хумайд томоохон уурхайн үйл ажиллагаа зогссон байдалтай байснаас болоод одоо нүүрсний зах зээл одоо импортын нүүрсний зах зээл сэргсэн байгаа. Гэтэл 25 онд эсэргээрээ одоо энэ нөгөө байгаль орчны бодлого болон одоо энэ байгаль орчны бодлого болон одоо энэ уурхайн аюулгүй ажиллагааны бодлого сулраад одоо томоохон үйл уурхаанууд маань нүүрсний уурхаанууд маань сэргэж эхэлсэн байгаа. Хятадын томоохон нүүрсний уурхаанууд. Ингээд импортын нүүрсний одоо эрэлт хэрэгцээгээ харьцангуй хумайд одоо 25 оны хувьд бол нийтдээ 3.2 тэрбум тонн нүүрс олборлсон байна. Энэ нь болохоор өнгөрсөн оны мөн үеэс 2.8%-аар өссөн үзүүлэлттэй. Дотоодын одоо олборлолт хятадын дотоодын олборлолт одоо маш одоо эрчимтэй явагдаад импортын нүүрсний эрэлт багаснаас болоод нүүрсний үн унсан байгаа. 3-р асуудал нь болохоор Хятад Америк он гарснаас хойш одоо Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп ажиллаа авснаас хойш одоо Хятадтай одоо дэлхийн хамгийн хоёр эдийн засгийн хувьд хоёр хүчирхэг гүрний хооронд тарифын дайн боллоо шүү дээ. Одоо өндөр тарифыг тогтоогоод энэ нь өөрөө одоо дэлхийн одоо макро эдийн засаг болон одоо олон улсын гадаад худалдаа, хөрөнгийн зах зээл зэрэг одоо бүх зүйл одоо сөрөг үр дагаврыг авчираад томоохон одоо гангийн үйлдвэрлэгч нар маань одоо коксын одоо нөөцөө багасгах, коксын үйлдвэрүүд маань коксчих нүүрсний татан авалтаа багасгах зэрэг хүчин зүйлүүдээс болоод Хятадд одоо үн унсан байгаа. Ингээд эрэлт нь унжаах үед
бид нэр одоо та түрүүн хэлсэн одоо улсын төсвөгээ те улсын төсвийг бид нэр одоо яаж барих хэрэгтэй вэ гэхээр хятадын одоо эрэлттэй уялдуулж барих хэрэгтэй. Тэгээд 25 онд одоо ер нь бол манай Монгол Нүүрс ассоциациас 25 оны эхлэлд бас хилжил байсан. Энэ одоо хятадын одоо нүүрсний эрэлт багасгах гэдэг байна. Үн унах гэдэг байна. Гэ манай Монгол Нүүрс ассоциац бол дуурч хилжижсэн байгаа. Гэтэл ерөөсөө 25 онд одоо төсвийн тодтоглоор нийтдээ одоо 105 ам доллар дундаж юм 105 ам доллараар 85 сая тонн нүүрс экспортлно гэж төсвөө баталсан. Гэтэл энэ нь одоо эдийн ер нь бол би одоо сангийн яам одоо төр засаг маань одоо маш одоо эдийн засаг зах зээлээ одоо судалгаагаа одоо маш муу исэн судалгаа тутмаг байсан гэж одоо би харж байгаа. Ерөнхийдөө бол одоо 105 ам доллар 85 сая гэдэг маань одоо өнгөрсөн жилийнхээс одоо өсгцэн үзүүлэлт байгаа даа шүү дээ. Гэтэл эсвэргээрээ 25 онд одоо энэ олон хүчин зүйлээс шалтгаалаад хятадын зах зээл маань одоо нүүрсний салбар маань одоо уналтанд ороод нүүрсний одоо эрэлт маань буураад тэгээд одоо үн бол унсан байгаа. Монголчууд ч гэсэн одоо нийлүүлэлтээ одоо цаашдаа одоо зөв ухаалгаар одоо удирдах шаардлагатай байгаа гэдэг. Тэгэхээр хятадын эдийн засгийн хүлээлт бол энэ ихний хагас жилийн тоо үзүүлэлтийг харахад бол хүлээлтээс бага зэрэг давсан үзүүлэлттэй байгаа. За эх хонд ямар авах юм бэ гэд аваад үзэхээр олон улсын валютын сан Дэлхийн банкны югаар бол энэ жилийн төлөвөөс бол эх жил эдийн засаг бол бага зэрэг одоо буурна гэсэн юм хүлээлтийг бол тавьсан байна л да. Тэгэхээр цаашид ер нь энэ хятадын одоо гангийн үйлдвэрлэл нүүрсний экспортын төлөв байдал ер нь ямар байх бол танай ассоциациас яг энэ тал дээр тодорхой судалгаа хийсэн байгаа юу? Тий. Ер нь бол манай ассоциац бол одоо гишүүн байгууллагуудынхаа одоо гишүүн байгууллагуудаа мэдээлэлээр хангах хүрээнд хятадын одоо эдийн засаг зах зээлийн байдлыг одоо бүрэн судлаад сар болгон одоо гишүүдтэй зах зээлийн одоо судалгаа мэдээлэлээр хангаж идэг. Ерөнхийдөө бол одоо энэ тарифын дайн, гадаад худалдааны дайн гэдэг одоо Хятад Америк хоёрын хоорондох одоо энэ гадаад худалдааны дайн маань одоо бол одоо нэг хэсэг одоо тогтворжоод Хятадын одоо нүүрсний одоо химийн үйлдвэрүүд маань одоо гол түлшээрээ одоо газрын тусыг авдаг байсан бол нүүрсийг сонгож хэрэглээд нүүрсний одоо бас эрэлт маань одоо эргэж буцаж одоо буцаж 8-9 сард сэргээд үн тогтворчлоо шүү дээ. Гэтэл одоо эргээд 10 дугаар сар гарснаас хойш одоо Хятад улс Америк улс руу одоо нийт одоо нийлүүлэх газрын ховор элементийнхаа одоо экспортыг одоо хязгаарласан байгаа. Энд нь одоо Америк улс ундууцаад Хятад улсын одоо импортын баранд 100% татвар ногдуулж байна. Одоо энэ одоо гадаад худалдааны энэ байдлыг одоо даймжрах юм бол Хятад улсын одоо гангийн үйлдвэрүүдийн одоо худалдаа авах коксын хэмжээ, коксын үйлдвэрүүд худалдаа авах коксч нүүрсний хэмжээ багасаад одоо энэ чигээрээ байх юм бол энэ тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалаад одоо эрэлт буурч магадгүй гэсэн таамагтай байгаа. Манай Монгол Нүүрс ассоциацийн хувьд бол гэхдээ одоо хичнээн одоо ийм байгаа ч цаг байдал одоо хэцүү байгаа ч гэсэн Хятад гэдэг маань өөрөө том айл юм л да. Одоо дэлхийн нийт одоо нүүрс одоо хэрэглэгч орны одоо талыг нь Хятад одоо өөрөө бүрэн нүүрсийг хэрэгжилж байна. Нийтдээ дэлхийн нийтээр одоо 8 тэрбум тонн нүүрс хэрэгэлдэг гэдээ үзэх юм бол Хятад улс маань дангаараа дэлхийн одоо нийт одоо нүүрсний хэрэглээний талыг нь эзэлж байна. Хятад улс нийтдээ жилдээ нэг 3-аас 3.5 тэрбум тонн эрчим хүчний нүүрс хэрэгжилж байна. Үүнээсээ 400-аас 500 сая тонн эрчим хүчний нүүрсийг импортоор авч байна. Коксч нүүрсний хувьд Хятадууд 500-аас 600 сая тонны коксч нүүрсний хэрэглээтэй байна. Үүнээсээ 110-аас 130 сая тонн коксч нүүрсийг импортоор авч байна. Ингээд бодохоор манай Монгол Нүүрс ассоциацийн судалгаагаар бол 2050 он хүртээ бол одоо коксч нүүрсний эрэлт одоо зарим жилдээ одоо 5-аас 10%-аар буугаад зарим тогтвортой жилдээ нэг 2-оос 3%-аар буураад ингээд явах боловч 2050 он хүртлээр огцон буурч алга болохгүй тогтвортой байна гэсэн бас одоо судалгаагаар бол ингэж гарсан хүлээлттэй байгаа. Тэгэхээр одоо яг эдгээр өдрүүдэд бол эх оны төсвийн төслийг бол хилцэж байгаа чухал үе байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр та бас сая хэллээ. Ер нь энэ
дэлхийн тарифын дайнтай холбоотойгоор тодорхойгүй байдал үргэлжлэж байгаа үед бас гангийн үйлдвэрлэл тодорхой эрсдэл байгаа гэд эх онд бол төсвийн төслийг аваад үзэхэд бол нүүрсний бие хэмжээг 90 сая тонн үнийг бол $70 бол тооцсон байгаа шүү дээ. Тэгэхээр эх оны төсвийн төсвөл дээр энэ тооцсон нүүрсний бие хэмжээ үн дээр таны ассоциац ямар байр суурьтай байгаа юм? За маш зөв асуулт. 2025 он гарснаас хойш одоо улсын төсөвт $105 ам одоо түрүүн би хэлсэнчлэн $105 85 сая тонн нүүрс гаргана гэдээ одоо төсөөлсөн байгаа. Гэтэл одоо энэ зах зээлийн судалгаа, эдийн засгийн судалгаа тутмаг байсны үндсэн дээр одоо нүүрсний үнцний үндсэн дээр одоо дараагийн хагас жилд нь энийг болохоор $70 85 сая тонн гэдэг одоо бууруулсан байгаа. Гэтэл одоо яг одоо 10 дугаар сарын гайлын мэдээлэлээс аваад үзэхэд 62 сая тонн нүүрс экспортлсон байна. Дундаж үн маань $64 байна. Төсвийг одоо хитрхийн ингэж одоо өндрөөр өөдрөг хүлээлттэй өндрөөр батлах нь эргээд тэр одоо төсөвтөө одоо хүрч чадахгүй бол одоо эдийн засагт маш хор уршигтай байдаг. Одоо жишээлхэд одоо инфляцийг өдөөн, ханшийн өсөлтийг өдөөн. Энэ нь өөрөө эргээд одоо энэ төсвийн алдагдлаас болоод энэ маань одоо хувийн хвшлийнхний нүүрсний одоо салбар одоо уул уурхайн салбарын хувийн хвшлийнхний одоо нуруунд дээр ингээ ачаа болж татварыг одоо нэмэгдүүлэх одоо амнаатыг одоо ер нь бол маш өндрөөр тооцож байгаа шүү дээ. Ингээд амнаатыг өндрөөр тооцох зэргээр одоо маш одоо буруу үр дагавар гаргадаг байгаа. Тэгэхээр ер нь бол одоо төсвийг одоо тооцохдоо хятадын одоо эрэлт нийлүүл зах зээлтэй бол одоо уяах шаардлагатай л да. 24 оны хувьд одоо хэлэх юм бол Монгол улсаас 60 сая тонн коксчих нүүрс 20 сая орчим эрчим хүчний нүүрс одоо авахар тооцсон байгаа. Энэ 25 оны хувьд бол 56 сая орчим тонн коксчих нүүрс 17.8 сая орчим тонн эрчим хүчний нүүрс одоо Монгол улсаас импортлохоор тооцсон байгаа. Энтэй одоо бид нэр одоо улсын төсвөө одоо уяах шаардлагатай. Тэгээ хятадын одоо эрэлт нийлүүлэлт одоо энэ эрэлт одоо буурч байгаа одоо үн буурч байгаа энтэй одоо уйж улсын төсвөө гаргахгүй бол ер нь одоо болохгүй эргээд одоо биднэрт одоо маш сөрөг үр дагавартай гэж харж байгаа. Мэдээж нүүрсний бие хэмжээ үнийг өндөр тооцсон нь нөгөө талаар бас татврын орлогыг одоо тооцож байгаа шүү дээ. Тэгэхээр та бас сая ярьлаа амнаатын асуудал. Ер нь уул уурхайн салбарын одоо гол хүндрэлтэй асуудал юу вэ гэхээр ер нь нүүрсээс аль салбарт ер нь амнаатын асуудлыг хүнддэг шүү дээ. Одоо жишг үний талаар одоо ярил л та. Хамгийн анх жишг үн гэдэг ойлголт маань 2007 онд гарч ирсэн. 2007 онд одоо нүүрсний салбарын одоо худалдаа маань уурхайн ам нөхцөл одоо хилийн наанаас авах, Монголын одоо хил дээрээс авах, хятадын хил дээрээс авах зэрэг одоо маш олон төрлийн одоо нүүрсний гэрээ хийгддэг байсан. Эндээс болоод ингээд тодорхойгүй нөхцөл байдлын улмаас амнаатыг олон улсын жишг үнээр тооцъгээд тухайн үед засгийн газрын 88 дахь тогтоол гэж гараад тэгээд олон улсын жишг үнээр Call World.net гэдэг одоо вебсайтаас тухайн үед ингээд тооцож эхэлсэн байдیں۔ Тэгээд энэ байдал маань ингээ хэдэн жил үргэлжлээд одоо хувийн хвшлийнхны одоо хүчтэй шүүмжлэлт өртөөд хувийн хвшлийнхэн маань одоо хүнд байдалд ороод 2012 оноос эргээд нүүрсний үнийг одоо гэрээний үнээс амнат тооцдог болсон байгаа. Энэ нь одоо тухайн үед бол маш зөв шийдвэр байсан. 2012 онд одоо эдийн засгийн өсөлт маань одоо маш өндөр байсан. Нүүрсний компаниуд маань одоо сэргэж эхэлж исэн. Ингээ гэрээний үнээр тооцдог байсан одоо энэ жишээ маань одоо хамгийн зөв жишээ байгаа юм л да. Тэгээ 2012 оноос эхлээд цаашаа одоо 2021 он хүртэл маш олон одоо 7-8 удаа ингээ эргэж бутсан 2013 оноос эхлээд ASICS Call-ын үнээр тооцдог болоод ингээд нэг гэрээний үнээр тооцдог, нэг ASICS Call-ын үнээр тооцдог болоод ингээд жишг үн гэдэг ойлголт маань одоо маш тогтворгүй 7-8 удаа эргэж бутсан байдаг. 21 оноос хоошоо ингээд ASICS Call-ын үнээс жишг үн тооцдог болоод тэгээд одоо 5 жил 4-5 жилийн хугацаанд одоо ингээд бид нар Монголын нүүрсний компаниуд маань ASICS Call-ын жишг үнээс амнаа тооцоолж төлж байгаа нь өөрөө гэрээний үнээсээ 20-50% өндөр жишг үнээс тооцож төлж байгаа гэсэн үг юм аа. Одоо ASICS Call-ын үн маань өөрөө хятадын одоо ингээд манай Монголын нүүрс одоо хятадд орно шүү дээ. Тэгээ гайлын татвар, нөөтийн татвар
Тэгээд хятад доторх тээвэр логистик, тэгээд галийн анилтын агуулгын зардал, тэгээд байгаль орчны татвар, ариун цэврийн татвар зэрэг одоо маш олон одоо татваруу шингээсэн үнээс индексжүүлээд жишг үнийг гаргаж байгаа. Одоо эндээс одоо Монгол улс маань одоо энэ жишг үнээс гэрээний үнээс одоо 25-аас 50% орчим өндөр үнээс амнат тооцох нь одоо маш буруу байгаа даа. Одоо нүүрсний салбарын одоо нүүрсний компаниуд маань одоо энэ үн уналттай энэ үед дээрэс нь татврын дарамтанд ороод амнатын одоо маш их үр төлбөрт ороод маш их одоо эрсдэл үүсэж байгаа маа. Сангийн яам Монгол улсын засгийн газар маань аль болох одоо төсвийн алдагдлаа нөхөх гээд компаниудаас одоо өндөр амнат авах сонирхолтой байгаад байдаг. Гэтэл эсвэргээрээ энэ нүүрсний компаниуд маань одоо энэ амнатын үр төлбөр одоо нүүрсний уналт зэрэг одоо энэ хүнд хэцүү цаг үед уурхайгаа хэсэгчлэн зогсоогоод зарим нь бүр одоо бүрэн зогсоох хэмжээнд хүрээд ингээд бүрэн зогсоож дампуурах хэмжээнд хүрээд одоо ингээд нүүрсний одоо энэ компаниуд маань одоо амнат өндөр төлдөг нүүрсний компаниуд маань одоо дампуурчих юм бол одоо бүр амнаатчгүй болно шүү дээ. Тэгэхээр одоо ийм эрсдэлтэй нөхцөл байдалд үүссэн байгаа учраас нүүрсний компаниудаа одоо татврын бодлогоор одоо дэмжиж аль болох гэрээний үнээр төлөвлөх эсвэл ер нь бол одоо ингээд жишг үн амнатыг одоо маш олон аргаар одоо шийдвэрлэх боломжийг одоо манай Монгол нүүрс ассоциац маань судалж байна л да. Тэгээд дараагийн асуудал нь болохоор бид нар Монголдо яагаад одоо жишг үнийг өөрсдөө тогтоож болохгүй гэж те. Манай Монгол нүүрс ассоциац маань одоо ESG-Call одоо жишг үнийг индексжүүлж тооцдог аргыг бол ер нь судалж байгаа, өөрсдийн аргыг ч гэсэн одоо судалж байгаа. Одоо магадгүй одоо уурхайн ам нөхцлөөс 30%, тэгээд хилийн нөхцлөөс 50%, хилийн цаадах одоо бүх татвар шингэсэн үнээс 20% ч гэдэг юм одоо ингээ индексжүүлээд жишг үнийг манай Монгол нүүрс ассоциац маань одоо өөрсдөө зарлах ер нь боломжтой. Энийг одоо бид нэр судалгааны шатндаа явж байна. Судалгааны шат маань одоо дуусаад ирэхээр бид нэр өөрсдөө сангийн яам руу хандна гэж ер нь бол төлөвлөж байгаа. Яг амнааттай холбоотой хамгийн сүүлд саяхан одоо гарсан нэг засгийн газрын тогтоол одоо он дуустал хэрэгжихээр бол хугацааг нь бол товлсон байгаа шүү дээ. Засгийн газрын 55 дугаар тогтоол дээр биржийн үнээс амнаат тооцох асуудал яригдчихэж байна. Тэгэхээр энэ тогтоолыг та харсан уу? Энэ тогтоол ер нь одоо яг үүсэж байгаа энэ амнаатын хүндрэлийг тодорхой хэмжээнд одоо аж ахуйн нэгжүүдэд ээлтэй байдлаар одоо хэрэгжих боломж ер нь яаж харагдаж байна? За энэ бол маш зөв асуулт. Манай Монгол нүүрс ассоциацийн зүгээс юу гэж харж байгаа вэ гэхээр тэр чигтээ ESG-Call-ын жишг үнээр одоо амнаатыг тооцох нь буруу юм аа. Хятадын одоо бүхий л одоо ингээд татвар шингэсэн хятад доторх зардал нь шингэсэн үнээс амнаатыг төлүүлээд байгаа нь одоо энэ нүүрсний хувийн хвшлийн компаниуд одоо маш одоо өндөр дарамт болж байгаа. Тэгээд одоо яг одоо энэ саяхан гарсан 8 сарын сүүлээр одоо 55 дугаар тогтоолыг гарлаа шүү дээ. Энэ 55 дугаар тогтоолоор олон биржийн болон олон улсын жишг үнээр гаргах тогтоол гэдэг ингээ гарлаа. Тэгээ мэдээж одоо биржийн үнээр 23 оноос эхэлсэн одоо биржийн үнээр одоо амнаатыг тооцох нь бол маш зөв асуудал. Одоо 23 оноос эхлээд уурхайн ам нөхцлөөр гэрээ хийхээ болоод одоо уурхайн хил нөхцлөөр хийдэг болчлоо. Биржээр одоо арилжаалагдж байгаа нүүрс маань бол яг одоо хилийн цаадах бодит үнийг тогтоож өгч байгаа гэдэг бол манай Монгол нүүрс ассоциац бол ер нь үндсэндээ биржийн арилжааг бол дэмждэг. Тэгээ биржийн арилжаа нь одоо нүүрсний хулгай гэдэг зүйлээс одоо урьдчилан сэргийлэх одоо ил тод байлгах зэрэг одоо ач холбогдолтой. Тэгэхээр Монгол нүүрс ассоциац маань ерөнхийдөө биржийн үйл ажиллагааг дэмждэг. Биржийн арилжаагаар амнаатыг тооцох нь бол маш зөв асуудал юм аа. Гэхдээ одоо энэ 55 дугаар тогтоол дээр нэг асуудал байгаа даа. 4-1 одоо нийт одоо экспортын 4-1 одоо бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаасан байж одоо ESG-Call-ын жишг үнээр бус биржийн үнээр тооцоолно гэдэг маань өөрөө маш хүндрэлтэй хувийн хвшлийн одоо энэ компаниудыг шахсан маш одоо хүндрэлтэй тогтоол болчиход байгаа. Ерөнхийдөө бол одоо энэ хэлбэрийг нь өөрчилсөн болохоос цаашдаа одоо хэрэгжих одоо үнцээрээ хэрэгжих тогтоол болж чадаагүй гэж хараад байгаа. Ягаад тэгэхээр одоо ганц мод гашуун сухатын бомбд дээрх одоо Эрдэнэс 5 толгой одоо манай одоо чанар өндөр когсчих нүүрсийн хувьд бол
одоо ойрын хэдэн жил одоо биржээр арилжаалаад одоо ер нь бол сурчлаа шүү дээ. Гэтэл одоо бусад бомбдууд дээр чанар 3.1 коксч нуурс эрчим хүчний нуурс зэрэг чанарын одоо өөр үзүүлэлтүүдээр өөр бомбдууд дээр ханги мандал бичиг зүүн отовч шивүүрэн сэхээ гэдэг одоо бомбдууд дээр хөлийн цаатах одоо худалдаа авагч нар нь дандаа гадаад худалдааны компаниуд байдаг. Тухайн гадаад худалдааны компаниуд Монголоос нүүрс худалдаж аваад тэрийг угаагаад коксын үйлдвэрүүд рүү нийлүүлдэг байгаа. Тэгэнгүүт тэд нар бол одоо ингэж нийлүүлэхдээ тоон тутмаас нэг 5-10% ашиг хардаг ч юм уу те. Гэтэл одоо биржээр арилжаалах нь өөрөө дуудлага худалдаа гэдэг зарчмаараа одоо тоон тутам 5-10% өсчдөг. Тэгэнгүүт эдгээр ингээд өөрсдийнх нь ашиг байхгүй болохоор худалдан авалтаа зогсоочдөг. Дээрээс нь биржийн одоо арилжаа маань харьцангуй одоо шууд гэрээснээс харьцангуй одоо процесс нь удаан, нийлүүлэлт нь удаан гэх зэрэг шалтгаанаар ганц бод гашуун сухатаас бусад одоо бүх бомбдын одоо тухайн газартаа ноёрхсон хятад гадаад худалдааны компаниуд маань биржийн арилжааг эрс эсэргүүцдэг байгаа. Тэгэхээр энэ нүүрсний компаниуд маань ер нь бол одоо нийт одоо экспортынхаа 4.1-ийг одоо биржээр арилжаалах ямар ч боломжгүй юм аа. Энэ бол ерөөсө хэлбэр төдий өөрчилсөн тогтоол байна гэж хараад байгаа. Тэгэхээр одоо яах ёстой вэ гэхээр энэ 4.1 25% гэдгээ хувь хэмжээг нь ер нь бууруулаасаа гэсэн одоо хүлээлттэй тийм байдлаар Монгол нүүрс ассоциац маань одоо ямар зөв байдлаар одоо сангийн яам засгийн газар руу одоо хандах уу гэдгээ бас төлөвлөж байгаа. Ингээд ерөнхийдөө бол одоо энэ ашигт малтмалын одоо хуулийг ашигт малтмалын хууль дээр одоо манай Монгол нүүрс ассоциацийн Бямтав ерөнхийлөгч маань одоо аж үйлдвэр эрдэс баялагын яамны дэрэгдэх эрдэс соёлын зөвлөлд ингээд гишүүнээр ороод дуу хоолойгоо үргээд ажиллаж байна л та. Ашигт малтмалын хууль дээр ер нь бол одоо үндсээр нь одоо өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Ерөөсөө ингээ хэлбэр төдий өөрчлөх биш, амнат дээр үндсээр нь өөрчлөлт оруулах. Нэг бол гэрээний үнээр тооцдог болох, нэг бол биржийн үнээр тооцдог болох. Биржийн үнээр тооцохдоо заавал 4.1-ийг биржээр арилжаал гэж шахахгүйгээр одоо 5% ч гэх юм уу те 5% ер нь бол бодит хөрсөн дээр буух юм бол бас өндөртгөр тоо байдаг. Тэгээд дээрэс нь ашигт малтмалын хуулийн дээр одоо нэршил одоо нүүрсний одоо янз бүрийн нэрслүүдийг одоо маш тодорхой бус байлгадаг. Одоо жишээлбэл стандартын бус нүүрс гэдэг одоо ашигт малтмалын хуулийн дээр заасан байгаа нүүрснээс бусад стандартын бус нүүрс үнслэг өндөр тийм нүүрс байгаа шүү дээ. Тэрийг одоо ингээд дотоодын баяжуулах үйлдвэрлэлөө ингээд баяжуулах хэлбэрээр ингээд зарах гэхээр татварт бүртгэдэггүй ингээд одоо стандарт бус нүүрс гэдэг. Тэгтэл одоо энийг стандарт бус нүүрсийг бол одоо бусад нүүрс гэдэг одоо нэршил оруулаад одоо хуулийн дээр бас тусгах ёстой л асуудал болчиход байгаа. Салбарын хүний хувьд ер нь энэ яг нүүрсний салбар дах за ер нь уул уурхайн салбар дах энэ төрийн оролцоог бууруулах тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Одоо төрийн оролцоо гэдэг зүйл бол одоо ер нь бол одоо Монгол улсад бас одоо маш одоо газар авч штэ. Одоо яг одоо Монгол нүүрс ассоциацийн хувьд байр суурьаа одоо илэрхийлэг одоо би хувь үнийхээ хувьд бол авч хэлэхэд одоо энэ стратегийн ордуудыг стратегийн ордууд гэдэг нь болохоор одоо улсын одоо геолог хайгуулаар ингээд нөөц тогтоож исэн ордуудыг хэлээд байгаа. Стратегийн ордуудад энэ одоо олборлолт явуулж байгаа одоо энэ аж ахуйн нэгжүүдийг төрийн өмчт болгоно 50 хүртэлх хувийн одоо ингээд төрийн өмч авна гэдэг. Одоо энэ нүүрсний одоо хулгай гэдэг одоо улс төрчтэй одоо хоорондоо ингээд хэрэлддэг, хоорондоо зодтолддог одоо сэдвэн л ерөөсөө ингээд нүүрсний хулгай болчлоо шүү дээ. Энэ нь өөрөө ард түмэнд одоо нүүрсний салбарыг маш муухайгаар харагдуулаад байна. Одоо ер нь бол нүүрсний салбар бол Монгол улсын хувьд бол одоо эдийн засгийн тулгуур багна, уул уурхай одоо талаас илүү хувийн экспортын орлогыг бүрдүүлж байгаа салбар шүү дээ. Тэгтэл ингээд нүүрсний хулгай гэдээ яриад байдаг. Энэ нүүрсний хулгай гэдэг маань өөрөө юунаас үүдэлтэй вэ гэхээр төрийн өмчт компаниас л үүдэлтэй. Төрийн өмчт компаниас одоо тэр одоо дарга сайдууд нь эрх мэдлээ уруулан ашиглах одоо өөрсдийнхөө одоо хамаарал бүхий компанид өөрсөндөө ашигтай урт хугацааны офтек гэрээ байгуулах зэрэгтэй одоо маш олон одоо сөрөг үр дагаврыг авчирч байгаа. Тэгэхээр одоо энэ компаниудыг одоо ингэж төрийн өмчт болгоно гэд байгаа нь маань маш буруу юм аа. Ер нь бол төр бол хамгийн одоо
муу менежер байдаг. За баярлалаа танд. Тий. За бидний ярилцах хугацаа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг хүлээн авч нүүрсний салбарын одоо тулгамдж байгаа маш олон асуудлаар байр суурьаа илэрхийлсэн танд маш их баярлалаа. За урьсанд баярлалаа. За үзэгч та бүхэн нүүрсний салбарын талаарх мэдээллийг Монгол нүүрс асоциацийн гүйцэтгэх захирал Баг Тэмүүжин хүргэлээ. Ярилцлагатай хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.